23 настай пүрэв учир 400 гаруй сая төгрөгийн өртөгтэй элэг шилжүүлэн суулгах хагалгааг бүгд найрамдах Солонгос улсад хийлгэх шаардлагатай болжээ. Элэгний хатуур онцлогдож хэдийнэ эргэтэн шилжүүлэх хэмжлэгэнд хүрсэн түүнд богино хугацаа үлдээд байна. Өдрөөс өдөртөө бие нь хүндэрж байгаа түүнд доноролцсон ч элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийлгэх боломжгүй болсон байна. Учир нь донор болон өвчтний цусны заманд тохирохгүй мөн хавсарсан зүрхний шалтгаантай учраас Монголд эргэтэн шилжүүлэх эмчилгээг хийлгэх боломжгүй гэх хариу авсан байна. Харин эмнэлгүүдэд материалаа өгөхөд бүгд найрамдах Солонгос улсын эмнэлгээс хариу ирж эдгэрэх баталгаа өгчээ. Өнөө маргаашгүй эмчилгээ товлох ёстой ч их мөнгөний өмнө залуухаас цөхөрж байгаагаа дуулган олон нийтээс дэмжлэг хүслээ. Биеийн хүчний ажил хийдэг учраас тэрнээсээ л юм байна л гэж бит хоёр өөр нь бол бодоол за шүндээ ингээд зүрх нь өвддөг юм ээж ингээд 2 жилийн өмнөөс за энэ ерөөсөө л зүрх нь л угаасаа юу агаад байдаг юм байна гэд за ингэж байгаа гайг болчихгүй л үгүй залуу хүн юм ээж нөх юм ер нь их тоодгуулсэн л да. Тэгээ сая түрүү оноос эхлээд нэлээд өвдөд нэлээд ингээд шүндөө хүртэл ингээд унтахад нь хэцүү болоод ингээд энэнгүүд нь бит хоёр за ерөөсөө л үзүүлэхгүй бол болохгүй маань гэдэг үднэс бит хоёр үзүүлээд сая 12 сард оншоо аваад тэгэл за бүгд тэрийг ингээл хайж эхлээл донороо хайж эхлээл за шаардлагатай шинжилгээ бүх юм өгч эхлээл тэгээд л эхэлж ирсэн дээ. Тэгээ нийтдээ ер нь бол өртгөн нь бол 400 сая төгрөг гэсэн бит хоёр өөрсдөндөө байгаа боломжтой зарж болох бүх юм зараад одоо байшин сав бүх юм зарлаа гэхэд цаана нэг 200 сая төгрөг дутж байгаа. За залуу усуд өөрт байгаа хөрөнгө болох бүхий л зүйлээ зарж борлуулахад эмчилгээний зардлынхаа тал орчим хувийг бүрдүүлэх боломжтой гэж үзжээ. Тодорхойлбол тэд лагерын газраа зархаар зар тавьсан бол автомашина зараад байна. Хүсэл мөрөөдөл тэмүүлэлтэй залуу үеийн төлөөлөл болсон пүрэв учир цэргийн албаа нэр төртөө хааж хийж бүтээх өрнөн хүсэл эрмэлзэлтэйч гинтийн мэдээний өмнө барьц алдаж их мөнгөний өмнө твдэж суна. Монголын ард түмнээс тусламж хүсэн 200 сая төгрөгийн эмчилгээний төлбөрт тусдын болохыг гуйлаа.